За санацсан за энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээ бүгдээрээ өнөөдрийнхөө үгийн цаг эхлүүлье. Хамт залбирая. Эзэн минь танд энэ цагийн төлөө талархаж байна. Бурхан та бидний үгээрээ урамшуулж сэргээгэж их эзэн та бидэнд бас амлалтаа сануулж та бидэнд эзэн минь итгэлийн амьдралын тэр өдөр тутмын тэр хэв маягийг шинээр байгуулахад туслаараа, итгэлээр амьдрахад туслаараа Есүсийн нэрээр гуйж байна. Амен. За тэгвэл өнөөдөр гимшлийн талаар үзье. За 1-р Иохан 1:9-ийг бид хаарт уншчихъя. Харин бид гим нүглээ улаан гимшвэл тэрээр итгэмжит зөвхт тул бидний гим нүглийг уучлж биднийг зөвхт бус бүхнээс цэвэрлэнэ. За ер нь гим нүгэл чинь өөр амттай сонирхолтой байдаг учраас хүн тэр таашаалд нь болж гим нүгэл үлддэг. Тэрнээс ш гим нүгэл ингээд ямар ч амтгүй сонирхолгүй юм уу эсвэл шууд өвтгдөг байсан бол хүн гим нүгэл хийхгүй байх байхгүй. Тийм учраас ингээд гим нүгэл биднийг мэхэлдэг. Биднийг ингэж жаргалтай юм шиг эсвэл бидний асуудлыг ингээд төр зур шийдэж байгаа юм шиг бидэнд ийм таашаал төр зургийн жаргал өгдөг байхгүй. Тэгээ үүнд нь хүн амтшиж ингэж гим нүгэл рүү ордог. За тэгээд хүн ингээд төрхөн зур ингээд гим нүглийн таашаал аваад нэг жаргалтай байгаа юм шиг боловч энэ зүйл энэ богино хугацаа өнгөрөхөд хүн харин ч гимээс олж хүн хоосордог, зүрх сэтгэл хатуурдаг. Маш тийм уйдгартай ганцаардсан ийм буруутгах мэдрэмж төрдөг. Өөрийгөө буруутгадаг, бусдыг буруутгах нь энэ гмийн үр дагавар бол хортой байхгүй. Тийм учраас гим нүглийн үр дагавар нь юу вэ гэдгийг бид бас тооцож явах хэрэгтэй. За тэгээд гин төр зур ингээ худлаа хэлээд юмыг ингээ харгалаад өнгөрч байгаа юм шиг эсвэл ингээ худал хурамгаар амжилт олж байгаа юм шиг боловч энэ нь бол хурамч, энэ бол төр зурын гим нүгэл заавал муу үр дагавартай. Бид энэ гимний үр дагавраас зайлж чадахгүй. Энэ муу гим нүглийн үр жимсийг бид заавал идэж барж дуусгах болно. Тэгээд бид нар гим нүгэл хийгээд шууд ингэж үр дагаврыг хөтөхгүй байгаа юм шиг, зовхгүй байгаа юм шиг боловч бид сайн сайхан тэр боломжоо алдна. Бас ерөөллийг алдах бол. Энэ гим нүглийн хамгийн хэцүү тал нь болохоор тэр хүн гим хийх тэр хүслээсээ татгалзаж чаддаггүй, орхиж чаддаггүй, хүслээ хайж чаддаггүй. Хүн гинтхэн худлаа илчиж би нэг мэдсэн чинь хулгай гэхгүй шүү дээ. Тэр чинь хүсэж байгаад, төлөвлөж байгаад, бүр санаад агаар үлдэж байгаа байхгүй. Тийм учраас бид гим нүглээс татгалзахгүй бол тэр гимийг хүслээсээ бид нар татгалзахгүй бол бид нар гим нүглээс холдож чадахгүй, энэ асуудлыг шийдэж чадахгүй. Хэрэв бид гим нүглээ гимшиж хайна гэдэг шийдэл гаргах юм бол ариун сүнс туслана. Бид нар энэ шийдэл гаргахгүй л ариун сүнс бидэнд тусалж чадахгүй. Тэгээд энэ гим нүгэл гэдэг бол бүр тийм их хүнд том зүйлхээс илүү бага зүйлд ч хамаатай. Ариун сүнсэнд тайхамжгүй байх, бурханд дуулуургүй байснаар бид гим нүгэл үлдэж бид бурханыг дэрсэлж бурханаас холдож идэх. Тийм учраас бид бурханыхаа өмнө ирэх хэрэгтэй. Бид Давид шиг миний дотор хөнөөлт үйл буй эсхийг шалгаач гэж эзнээс асуунгуй залбирах хэрэгтэй. Ер нь бол бурханы хайраар дүүрээд яг бурханы оршихуйд орохоор хүн гимшдэг. Өөрөөр хэлбэл жинхэнэ гимшил бурханаас ирдэг. Тийм учраас Исая шиг Исая 6 дугаар бүлэг дээр Исая бурханы сентентэй байгаа тэр ариун байдлыг тэр агуу байдлыг олж хараад би сүрсэн тул залгүйе гэсэн. Би бузар уралтай хүмүүсийн дунд амьдардаг. Би бузар уралтай гэсэн. Тэгэхээр Исая бурханы хинбэ гэдгийг хараад бурхантай уулзахдаа гимшиж байгаа.
өөрийнхөө ямар их сул дорой арчаагүй гин үлтэй гэдгийг олж харж. Бурхны ариун байдлыг хараад тэгэл өөрийнхөө ямар одоо гин үлтэй гэдгийг ухаарч одоо ойлгож гимшдэг. Өөрөөр бил бузар уруул гэдэг бол худал хуурмаг ярих, мэхлэх, заллах. За тэгэл ховжив ярих тэ энэ одоо хилээр үйлддэг энэ одоо гимнүгэл хараал хэлэх тэ бусдыг шүүмжлэх буруутгах гэх мэт эдгээр одоо гимнүглүүд байгаа. Бид нар итгэдэггүй хүмүүс тэгээд одоо энэ дэлхийн нийгмийн мэдээлэлд хит их анхаарах юм бол бид нар одоо автан уусан тэднийг дагад дуурайх байдалд одоо орох эрсдэлтэй. Тийм учраас бид үг хэлээрээ бид нар тэр үнэн бус зүйлийг ярихын оронд тийм хэрэгцээгүй зүйлийг ярихын оронд харин ч Бурхны үгийг дамжуулж Бурхны итгэмжт байдлыг бид гэрчлэх хэрэгтэй. Бид Бурхны талаар би энтэйгээ ярилцаж би энэ босгох хэрэгтэй. Алдартай сайн мэдээ тараагч одоо номлогч Катрин Кульман би зөвхөн нэг л зүйлээ сайддаг. Энэ юу гэвэл ариун сүнсийг гомдоохыг гэдгээс сайдгаа гэж хэлсэн. Амжилтаа алдах тийм ээ одоо нэр хүндээ алдах ч юм уу тэгээ алдахаас бол айхгүй харин ариун сүнсийг л гомдоохоос сайдгаа гэж хэлсэн. Тийм учраас эзнээс эмээх хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр бид Бурхантай илүү цаг гаргаснаар л бид нар Бурхны хинбэ гэдгийг ойлгоно. Тэгээд өөрсдийнхөө одоо ямар байгааг харах болно. Муу сүнс ер нь хүнийг ерөнхийд нь гэмтэй гэж буруутгадаг бол ариун сүнс хүнийг хизээ хэрхэн одоо гэмнүгэл үйлцнийг тодорхой одоо илчилж харуулдаг учраас хүн гэмшиж чаддаг. Тийм учраас бид Бурхныхаа өмнө одоо гэмнүглээ гэмшихэд бэлэн тэгээ Бурхныг хайрлах эмээх сэтгэлтэй байж Бурханд амьдралаа өдөр хоногудаа цаг мөчүүдээ эзэн даатах хэрэгтэй, зориулах хэрэгтэй. Тэгээд Бурханаас намайг хамгаалж өгөөч гэж гуйх хэрэгтэй. Уруу татал цорилтоос хамгаалж өгөөч гэж гуйх, амар тайвныг гуйх хэрэгтэй. Бас ариун сүнсийг намайг ингэж дүүргэж Бурхны оршихуйд оруулаач. Бурхны амар тайвнаар дүүргээч гэж намайг хөтлөөч, чиглүүлээч, удирдаач гэж бас гуйх хэрэгтэй. Ариун сүнс хүчээр одоо юмыг хийдэггүй бидний урилгыг тэр хүлээдэг, сонсдог. Бид гэмнүглээсээ салж чадахгүй бол бусдаагаа хуваалцах хэрэгтэй. Жижиг үлэгт юм өдөртөгчтэй хэлэх хэрэгтэй. Тэгжиж бид бусдын өмнө хариуцлага хүлээж ич тэр гэмнүглээ бид нар одоо салах боломжтой болно. Тэрс ганцаараа л өөрөө бодоол хичээгээл зүтгээд бол үнэхээр тусны үр багтаа. Тийм учраас дахин давтдаг гэмнүглийг бол заавал бусдын өмнө улаах, бусдаар одоо залбируулах, удирдахч гар тавьж залбирч өгөөч гэж гуйх хэрэгтэй. Ингэж бусдын өмнө улаахад одоо гэмнүглийн хүлээс одоо тайлагдаж гэмнүглийн хүч сулардаг. Тийм учраас бид шодрог байх хэрэгтэй, бид даруй байх хэрэгтэй. Нэгэн ачхуу одоо эмээгийнхаа хайртай дахиад одоо ингэж нөгөө жавхаар харуулж агаад алдчихсан. За тэгээд айсантай болоод нуугаад одоо хэлэхгүй байсан. За харин их чинь мэдсэн. За тэгээд ээж аав нэгэд гэрээсээ ажилдаа явахдаа ингээл арай том нөгөө их чинь гэр орноо цэвэрлээрэ гэл гардаг. За тэгээд нөгөө их чинь дүүгээ чи гэр орон цэвэрлээр авгаа сүрдээрэ гэл тэгэхээр ээж аав чамааг ингээд цэвэрлэгсэн ш. Тэгэхээр би нөгөө чинь хэлчихэ шүү гэсэн чинь хүүхдээ аргагүй ирэхэд их чага хэлснээр ингээл гэр орон цэвэрлээл ингээл хогоо сүрдээл. За тэгэл нэг хэдэн өдөр үргэлжлээл. Тэгэл нэг удаа дахиад видео одоо тэрийг цэвэрлчих, тэрийг угаачих гэхээр таны хий гэсэн шүү дээ. Энд чинь таны хийгээд гэсэн чинь би тэгвэл чиний нөгөө юу хийсний чи хэлж шүү гэсэн чинь хэд хэлгсэн гинэ. Тэгээд эмээ дээр өөрөө очиод эмээ би таны хайртай дахиад ингээд жахаар
хараад алцаа гэж эмээ нар мэдсээ тэгээд хүүгээ бас хизээ ирж хэлэх болоо гэж хүлээжсэн гэсэн. Тэгэхээр Бурхан бидний ямар одоо байгаа юу хийж байгааг, юу хийх гэж байгааг мэддэг. Харин бид түүнд үнэхээр бурууга хүлээн зөвшөөрч бид гимших юм бол тэр уучлах болно, биднийг цэвэрлэх болно, ариусгах болно, бидний зөв амьдралд одоо хөтлөн дагуулах болно. За бүгдээр хамтаа залбирцгаая. Эзэн Есүсээ таныг хайрлаж, танаас имэж таныг дагахад саад болж байгаа зүйлийг бидэнд илчилж өгөөч. Бурхан минь бидэнд ирж байгаа уруу татал сорилтуудыг бидэнд харуулж, биднийг та хамгаалж өгөөч. Сүнсийг ялах чадвар өгөөч. Таны ариун сүнсний дуу хоолойг сонсоход туслаач. Бурхан минь жинхэнэ гимшил, жинхэнэ итгэл өгөөрэй гэж Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен. Эзэн тантай хамт шүү.